Өнөөдөр нь намрын тэргүүл сарын шинийн 14-ний бар өдөр. Монголчууд бар өдрийг адуунд ивэлтээс гадна үл чадагдахуун бэлэгдэл болгон унгаад хамгаалдаг уламжлалтай. Тэгвэл энэ өдөр Төв аймгийн Өндөр Ширээд сумын малчин Батбэлгийн баасан доржих өнөөдөр унгаад хамгаалж байгаа юм а. Энэхүү үйл явдал дээрээс бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Дэх нь бол одоо улаас хамгаалт дардаг байсан шүү дээ. Одоо сүүлийн үед цагаан усан тамга гэдэг энэ азаатар ингэ дардаг болчиход байна шүү дээ. Ялгаа нь бол одоо яг үгүй тод юм да тамга нь тод гарч цагаан усан гэдгээр тод байх юм да. Одоо бол харахад тамга нь тод гарч байна. Тэргүүрээ ялгаатай. Хурдан моринд бол ингэдэг юм. Одоо ингэ дарчихлаар цаана нөгөө шар юундаа ингэ наалдаатай ингэ юу яхад таталт үүсгдэг тийм л гэд бас нэг ярьдгийг. Халга дарсан тамга нь цагаан усг бол тийм байхгүй. Халга дарсан тамганд бол яг эрт дарсан тамганд бол бас шарах сорив үүсэж өтөж өрөх тийм юу гардыг. Одоо арай эрт хамгаалаад байна. Тэрнээс бол бүр сүүл дардаг байсан шүү дээ. Оройгүй мал тавихтаа л дардаг байсан шүү дээ. Энэ одоо манай өвгдөөцөөс уламжилж ирсэн тамга гоё. Саран дэвсрэхтэй юу үлжид хамгаал гэдгийг. Саран дэвсрэхтэй үлжигээл манай өвгөл тамга уламжилж ирсэн тамга гоё. За энэ стогой гарлаа. 2 жилийн өмнө тэр актер застай жилчин бол одоо төлж байхгүй ихтэй хүүхэнтэйгээл бараг л эвгүүтчээлээ тэгэл нодлон сайхан жил болоод энэ жил ингээ сайхан дэлгэрэл хамгаалж ин даа. Даага нодлон өржин одоо төлж цөөхөн аваад нөө цаг гатуураа тэгээд нодлон хамгаалдаггүй өнжөө цөөхөн даа. Тэгээ энэ жил унахтайгаа цог бөөнд нь ингээл дарж ин даа. Энэ жил тэгээ төл мал сайхан авцгаасан. Цаад уржлын жилийн бодвол одоо энэ жил нодлон сайхан өвөл болж тэгээ энэ жил сайхан төл мал аваад одоо ингээд хамгаалж байна. Намайг баяр цалгаас би одоо 8 настай. Унгаад хамгаалж байна уу? Унгаад хамгааллаа. Би давны найр болохоор тустай. Хамгаалны найрны юу гоё ядгийн чамаа? Унгаад хамгаалах. Гас сим бугалдах. Унгаад хамгаалаад тэгээд уг нь дээхэн чи ингээд орой тавихтаад хамгаалаад харанхуудаа дараа орой хамгаалаад унгаа уралдуулдаг байсан. Одоо бол ингээд цагаан үсээ дарчаад тэгээ нэг саагаад тэгээ унга нэг уралдуулах ёслонослоо тэр юм хийчихэл тэгээ орж тамгаан айргандаа дүрцгээл юуг нь хişгийг хүрдэцгээчээл тэгээд ах түүнэрээ нэг жоохон айрг цагаа хуруудаж дэмбэдэл тийм л ёслолно доо. Хадлангаа сая тээгүр өөрийнхөө хэмжээнд өвж нэг тэргээр бас нэг падаар хатаад нэг жоохон өвсөө бэлдэж авсан. Одоо тэгээд худалдаа өвс мүсгээд бас нэмж авнаа. Тиймэрхүү л байна. Өвс одоогийн байдлаар нэг 10,000, 13,000 гал янз янз л багш үү. Хурдны 4 жил болсон. Уралдах бас гоё шүү дээ. Энэ жил хурдны мар унаад хэдэд уралцсан? 7, 13, тэгээд 16 гар уралцсан. Би тэгээд цагтаалах юм мэддэг. Яагаад цагт болно ч боддیں۔ Мөмсөөр. Одоо хүүхдүүд бүгд сургууль соёлдоо явцгаацсан л тэгээд хагас хүчин сайнаар ирцгээгээ сумандаа суугаал. Тэгээд одоохондоо ч яг баг болтохоор хөдөө гарна л гэсгээс хүүхдүүдэд томроо тэгэл явцгаачдгийн доо суурин газар тэгэл оюутан болцоогоо явна да. За намайг жоохон бахад бол ер нь тэгэл айл болгон нөгөө хамгаан улаасгаж халт хийж дараал унгаа уралдуулаад ер нь дэлбэгэл болдог байсан. Сүүлд одоо энэ цагаан усан тамга гарч ирээл хөлдөөгөл ингэж азот хийгээл ингэ дардаг болсон байна. Тэгэл тэрийг олонныхоо жишгээр дараал тэгэл байж байна. Адуухан амар имэл сайхан Адуухан амар сайхан За ингэж хамгаа ялаацгаая. Одоо нөгөө азотод дүрсэн болохоор хэдүүлээ ингэ досч яваа тухандаа сайхан тухандаа хүргээд ингэ явчихъя. За гараад осцгоё хүмүүс. Нэг тухандаа хүргээрэй. За тэгээд цааш нь ингэ хүргээд хүмүүстэй ингээ өөрөөсөө манай хүмүүс тамгануудаа хийгээд Damari chargading oro minimongo tabimongo min damari
чаргадын ороо дээдсэн үеэс бол баалан амьдарч ирсэн нутаг дэлэн дээрээ босоо дүрдэг Монгол түмний нутаг атун сүргэн нүүргэлэн багшин харагдах нутаг ард олноороо цэнгэлдэн жарган суух нутаг хуурын их шиг уянгалж цангин сонсогдох нутаг хөөмийн төрлөг давлгаалж цалгин сонсогдох нутаг хөлгийн сайхан янцгааж хайтран навхилдах нутаг хүмүүний сайн мэгшээж хайрлан